Mathematics Astrology-гийн дараагийн бичлэг эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн бичлэгээрээ тэр хүн холбоо барих уу буюу арай өөрөөр хэлбэл тэр хүн эргэж ирэх үү гэдэг хамгийн түгээмэл тавигдсан асуултаар уншлага хийх болно. За энэ удаагийн бичлэг дээрээ болохоор яг Lenormand үзэр биш, Tarot үзрээр уншлага хийх байгаа. За энэ удаагийнх болохоор мөн 3 сонголттой. За энэ 3 сонголт дээр болохоор сонгосон чулуунууд маань болохоор Amethyst, тэгээд Citrine, мөн усан болор гэдэг ийм 3 чулуу сонгосон байгаа. За тэгэхээр энэ удаагийн асуултаа буюу тэр хүн холбоо барих уу гэд тэр хүнийхээ нэрийг бодоод за тэгээд хамгийн их татагдаж буй нэг чулуугаа сонгоод за тэгээд уншилгаа хийцгээе. За юу ч гэсэн Amethyst чулуу нь болохоор хамгийн ихэнд явах байгаа шүү. За Amethyst чулууга эхний сонголт. За харин Citrine чулуу болохоор 2 дугаар сонголт. Усан болор болохоор 3 дугаар сонголт гэж явна. За timestamp тавих учир асуултаа бодоод чулуугаа сонгоод дараа нь timestamp-а харж байгаа. Тэгээд уншилгаа таалан сонсоорой. За эхний сонголтын минь хариу бэлэн болсон байна. За эхний сонголт буюу Amethyst чулууг сонгосон хүмүүсийн бодсон хүн тань руу холбоо барих уу гэдэг асуултын хариултан дээр нийт 9 хөзрөөр татаж уншлага хийж байгаа. За тэгэхээр мөн яг хөзөр болгоно нэг нэгэнгүү тайлбарлаад явбал бас мөн шинээр тарот уншиж сурч буй хүмүүс бас хэрэгтэй байх болов уу гэж бодлоо. За тэгэхээр буусан хөзрүүдийг хэлбэл 8-ын сава нар доошоо харсан, 4-ийн зоос доошоо харсан, сар 7-гийн сава, за тэгээ цамхаг доошоо харсан, чөтгөр тэгээд 3-ийн илд буюу бас өөрөөр хэлбэл сэлэм гэж хэлж болох байх. За доошоо харсан, мөн савааны ноён бас доошоо харсан байна. За тэгэхээр за таны бодож буй хүн ер нь бол эргэж холбоо барих уу гэдэг яг асуултын шууд хариултын хувьд бол маш ойрын хугацаанд ер нь бол холбоо барих санаа тэр хүн дотроо агуулж байна гэж бол харагдаж байна. Гэхдээ тэр хүн яг нэг тийм сайхан мэдээгээр бол тань руу холбогдохгүй ямар нэгэн тийм муу мэдээж гэх юм уу магадгүй ямар нэгэн байдлаар танаас ямар нэгэн зүйл гуйх гэсэн эсвэл яг нэхэх гэсэн санаатайгаар ер нь л нэг тийм таны амьдралд яг нэг юм те гоё зүйл гоё мэдээ хүрэх гэж л орж ирэхгүй байж магадгүй яг танаас ямар нэгэн байдлаар юм салгах гэсэн ч юм уу те яг өөрийнхөө ашигыг илүү ботсон ямар нэгэн байдлаар жоохон худлаа хэлсэн ч гэх юм уу тиймэрхүү байдлаар тантай холбогдох гэсэн санаа сэтэл агуулчихсан сууж байна гэж бол харагдаж байна. За тэгтээ яг тэгж яг хий гэсэн тэр хүнд бодол байгаа боловч яг тийм байдлаар холбоо барья гэсэн санаа байгаа боловч яг тэр хүний бас яг өөртөө итгэх итгэл гэх ч юм уу яг тэр зүйл нь жоохон дутуу байгаад байна. Яг нэг урам зориг олж чадахгүй байна. Тийм байгаад байгаа болохоор яг нэг юм тэр хүн яг боломжтой нөхцөлийг бүрдүүлж байгаад яг тэр өөрийнхөө урам зоригийг жоохон олж аваад нэмээд за тэгээд ер нь бол нэлээд ойрын хугацаанд за ойрын сар юм уу 3 сар гэж бас тодорхойлж хэлж болох байх. Гэхдээ тарот үзэр дээр болохоор яг тодорхой хугацаа бас яг харахад хэцүү байдаг. За ихтэй ер нь бол яг 8 сава гэдэг хөзөр бууж байгаа нь ер нь бол 8 сава нь өөрөө маш тийм хурдан ямар нэгэн зүйл болохыг илэрхийлдэг. За тийм болохоор ер нь бол хамгийн ойрын 1-с юм уу 3 сарын дотор бол энэ хүн бол холбогдох байхаа гэж бол хэлж болохоор харагдаж байна. За тэгээд за 8 сава бол маш хурдтай ирнэ гэсэн үг. За энэ нь болохоор гэхдээ яг сава байхаар яг тэр хариу нь тэр мессеж ч юм уу те яг тэр холбоо барих арга барил нь болохоор ямар нэгэн тийм одоо хайр дурлал гэхээс илүүтэйгээр ямар нэгэн байдлаар ийм ажил төрөлтэй бас холбоотой байж магадгүй. Сава нь өөрөө тийм ажил төрөл карьерийг бас илэрхийлдэг. За тэгээд дараагийн хөзрүүд нь ч гэсэн энд бол ямар ч аягтай холбоотой хөзөр ерөөсөй байхгүй байгааг харж болно. За тийм байгаад байгаа болохоор яг тийм хайр сэтгэл гэхээс илүүтэйгээр яг өмнө нь хэлсэнчлэн өөрийнхөө ашиг сонирхлыг бодож яг холбоо барихаар байна гэж харагдаж байгаа. За энэ хөзрийг мөн энэ одоо утгыг илэрхийлж байгаа мөн өөр хөзрүүд гэвэл за чөтгөр байна, за цамхаг байна. За яг цамхаг бас яг доошоо харчихсан байгаа нь болохоор яг тэр хүн нөгөө нэг тодорхой нөхцөл байдлыг хүлээж байгаа. За тэгээд яг нөгөө нэг те урам зориг өөртөө итгэл байхгүй байна гэдгийг илэрхийлж байгаагаар бас яг энэ хөзөр хамгийн гол илэрхийлж байгаа гэж хэлж болно. За түүнтэй хамтдаа нийлээд 7-гийн сава, за мөн
сар байгаа. Тэгээ нар бас доошоо харчихаар нар нь өөрөө доош харахаар reverse буюу те тэгэхээр сар болж бас илэрхийлэгддэг. Тэгэхээр сарны энерги өөрөө ингэж 2 дахин үржигдэж орж ирж байгаа нь өөрөө ер нь л их те тэр хүн нэг тийм үннээрээ байхгүй чин сэтгэлээсээ ярихгүй яг тэр хүн ямар нэгэн байдлаар худлаа хэлнэ гэдэг зүйлийг ол ингэж илэрхийлж байгаа гэж хэлж болно. Сар өөрөө тийм юм нууцлаг те ямар нэгэн зүйлийг өөртөө ингэж нэг юм хоёрдмал байдлыг өөртөө агуулдаг тийм үзрүүд байдаг. За тэгээд 4 цаас доошоо харчаар ер нь л нэгтэн танаас ямар нэг юм ингээд тийм нэгсэн ч гэх юм уу гэдэг байдлыг бол би яг энэ одоо үзэр дээр авч уншиж байгаа. За тэгээд 3-ын илт доошоо харчихсан байхаар яг танаас нэг тийм тань жоохон гомдож байсан хүн байж магадгүй. Яг таны одоо ботсон хүн. Тэгэхээр нөгөө нэг яг гомдож байсан тэгээд ноён байхаар ер нь тийм эргэтэлэг ч юм уу яг тийм эргэтэлэг зан чанартай хүн байж магадгүй. Хэвээ эмэгтэй хүн асуусан бол нэлээд тийм хүчээрхэг. Гэхдээ яг нэг юм та яг тэр хүнийг шархлуулад тэрнээс болоод нэг тийм тантай харьцахтай яг нэг тийм өөртөө итгэлээ бас яг олж авч чаддгүй бусдаа одоо харьцахтай байдаг шиг тэр өөртөө итгэлтэй зан чанарыг тань дээр гаргаж ирч чаддгүй яг та тэр хүний жоохон дараад байдаг ч юм уу тиймэрхүү байдал жоохон анзаарагдаж байгаагаар бол харагдаж байна. За ер нь нэг тиймэрхүү дээ. Тийм байгаад байгаа болохоор яг гэтээ танд ингээд тэр өөрийнхөө авсан шархыг ч юм уу те яг тиймэрхүү зүйлээ бол ерөөс харуулахыг хүсдэггүй. Тэгээд тантай яг одоо холбоо барихтаа ч юм уу те айгүй тийм худлаа ярьж нэг өөрийнхөө шархалчихсан байгаа байдлыг илэрхийлэхгүйгээр нэг тийм 7 саваагаар хан босгож яг тийм те сараар ингэж одоо нэг юм өөрийнхөө жинхэнэ төрхийг нууж за тэгээ нэг чөтгөр байдлаар те өөрийгөө нэг тийм илүү хүчтэй мэт харагдуулж нэг тийм өөрийнхөө тэр авсан шархыг танд ингэж бас нэг юм ямар нэгэн байдлаар таныг ч гэсэн жоохон шархлуулчих юмсан гэсэн байдлаар нэг юм илэрхийлсэн маягаар холбоо барих юм шиг бол харагдаж байна. За тэгэхээр хэрвээ яг энэ хүн таны амьдралд ер нь бол одоо орж ирээд ямар нэгэн байдлаар холбоо барьвал за яг саяхан хэлсэн болгоныг бас яг дотроо бодоод авчихад илүүдэхгүй байх гэж бодож байна. Ер нь бол яг тэр хүн бол ямар нэгэн хайр сэтгэлтэй ямар нэгэн сайн санаа бол сэтэж орж ирэхгүй байх нэ гэж бол ихний сонголт дээр баг зэрэг сөрөг хариу буусан байна. За ингээд ихний хариу маань дууслаа. За ингээд 2 дахь багцын маань хариу бас бэлэн боллоо. За энэ багт дээр болохоор буусан хөзрүүд маань 21 төр аркан буюу одоо амар амгалан гэх юм болов peace гэдэг ч одоо инх тайван гэж орчуулах юм болов да world гэдэг за их дэлхий гэж үсгэлж болох юм. За тийм аркан маань буусан. За тэгээд 5 аяг 7-ын илт доош харсан үхэл сар. За тэгээд бас амар амгалан гэдэг хөзөр 14. За тэгээд 9 сава чөтгөр болон 6-гийн аяг буусан байна. За тэгэхээр 2 дахь багцыг сонгосон хүмүүст одоо цэцгийн чулууг сонгосон хүмүүсийн ботсон хүн ер нь бол яг эргэж холбоо барих уу, гарч ирэх үү гэдэг тал дээр бол холбоо бол яг тэр хүн барина. Гэхдээ маш тийм төсөөлөөгүй байдлаар гэх юм уу да. Тиймэрхүү байдлаар бууж байна. Ер нь бол яг энэ хүний хувьд яг гарч ирэх шалтгаан нь яг те ямар нэгэн харилцааг одоо эргэж эхлүүлэх ч юм уу те тиймэрхүү байдлаар биш нэг тийм өөрийнхөө яг тийм нэг юм дутуу ойлгогдсон зүйл те та хоёрын дунд дутуу ойлголцсон зүйл байвал тэрийг тодорхой болгож өөрийгөө зөв ойлгуулах гэсэн маягаар ч юм уу тиймэрхүү байдлаар ер нь бол гарч ирэхээр бол харагдаж байна. За тийм болохоор ямар нэгэн энэ харилцаа яг тэр хүн гарч ирснээр үргэлжлэн гэж найдаж байгаа бол ер нь бол тийм найдлага бол тавиад хэрэггүй. Бас энэ дээр байгаа хамгийн гол одоо том арканууд буюу одоо их арканууд буюу за 21 дугаар аркан бол 13 дугаар аркан хоёр маань хоёулаа ер нь л юм ямар нэгэн зүйлийн төгсгөлийг бэлэгддэг хүзрүүд байгаа. Тийм болохоор ер нь бол яг тэр хүн бол өөрөө яг энэ харилцааг бол юм дуусчихсан. Ер нь ингээд хоёрын харилцаа бол ингээд юм бүр яг дуусчихсан. Тэгэхээр одоо та хоёр яг өмнө нь яг ингээд те хамгийн сүүлд холбоо барихтаа ч юм уу яг бие биендээ ингээд те энэ харилцаа бол ингээд дуусчихсан. Энэ харилцаа бол энэс цаашаа үргэлжлэн гэж байхгүй гэдэг нэг юм тиймэрхүү яг ингээд маш том цэцэг тавиад дууссан юм шиг бол харагдаж байна. Гэхдээ яг та хоёулаа яг тэр ингээд сонголтондоо баг зэрэг харамсдаг гэх юм уу? Ингээд 5 аяг байхаар 5 аяг нь өөрөө тийм харамсал гэсэн ер нь бол утгатай хөзөр. За яг дэлгээд гаргаж ирээд харуулах юм бол ийм үзэр байгаа. За энэ болохоор ингээд яг харахад те ингээд яг 5 аяг байхад яг ингээд 3 ингээд тасгарчихсан байгаа энэ аяган дээр болохоор ингэж төвлөрж байгаа ийм хар одоо юу гэх юм цувтай хүн байна гэж хэлж болно. Тэгэхээр ер нь бол та хоёр хоёулаа
нэг тийм харилцаагаа дуусгасандаа жоохон харамсдаг. Нэг тийм буруу ойлголцоо дуусчихсан юм шиг те. Дахиад ер нь ярилцах ёстой байсан юм шиг гэсэн мэдрэмж бол төрдөг юм байна. За тэгээд яг энэ үзрийг бас нэмж илэрхийлж баттгаж байгаа үзэр нь юу вэ гэхлээр энэ 9 сава байгаа. 9 саваа дээр ч гэсэн ингээд те маш бол ингээд саваа ингээд одоо за мод уруулчихсан байхад тэрийг хараад ингээд нилээн ингээд ийм жоохон бодлогоширчсан байгаа хүн байна. За тэгээд бас энэ амар амгалангийн хүзэр маань өөрөө ингээд доошоо харчихсан байгаа нь болохоор өөрөө яг ингээд амар амгалан байж чаддаггүй. Хэдий ингээд харилцаа ингээд өвчгсөн. Харилцаа ингээд те 21 болоод ингээд хамгийн сүүлийн ингээд их аркан бол төгсөөд ингээд дуусчихсан байхад ер нь бол ингээд яг амар амгалан байж чадахгүй. Яг ингээд тэрнээсээ ингээд ерөөсөө нэг тийм яг дуусчихсан штэ те. Яг ингээд бүх юм жаргалтай боллоо. Яг эцсийн төгсгөл гэсэн яг тийм мэдрэмж бол ерөөсөө авч чадахгүй байна гэж бол харагдаж байна. Тийм байгаа учраас ер нь л тэр хүн гарч ирнэ. За тэгээ холбогдохтой болохоор яг ихтэй нэг тийм хурдан хугацаанд гэж бол хэлэхэд жоохон хэцүү харагдаж байна. Тэгээд яг биетээрээ уулзах биш. Ер нь бол нэг юм онлайнаар ч юм уу те. За 21 тракан өөрөө бас тийм интернетийг бэлэгддэг үзэр. За ингээ харах юм бол те яг тийм интернетийн портал юм шиг маягийн тийм ингээд байдлаар ингэж зурагдсан үзэр байдаг. Тийм учраас ер нь бол яг та хоёр нэг тийм чатаар ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар яг тийм онлайнаар л яг харьцаж холбогдож таарахаар бол харагдаж байна. Тэгээд мөн хоёрын харилцааг нэг тийм одоо юм аз жаргалтай төгсгөлөөр дуусаагүй гэдгийг илэрхийлж байгаа хүзэр нь юу вэ гэхлээр энэ чөтгөр буучсан байгаа. За энэ дээр бас харах юм бол ингээд тийм гинжлэгдсэн юм хоёр хос байдаг. Ийм нүцгэн. Тавар их олон нүцгэн хүзрүүттэй байдаг. За тэгээд харахад бол одоо ингээд яг энэ хоёр хүмүүсийг гинжилчихсэн байгаа. Тэгэхээр ингээд яг харилцаа дуусчихсан байгаад байгаа мөртлөө яг ингээд тэр хоёр хүмүүс буюу ингээд те гэдэг нь харилцаа дууссан мөртлөө ингээд нэм сэтгэлийн холбоос ингээд одоо хүртэл байгаад байна гэж бол харагдаж байна. За тэгээ тийм учраас яг 6 хаяг буюу энэ дэр одоо ингээд тийм одоо gossip хийж байгаа те юм ярьж байгаа, чилчж байгаа, буу халж байгаа хүмүүсийн зурагтай байдаг, мэдээлэл сонсож байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь бол яг таныг бол яг тэр хүнээс юм онлайнаар өөр найзаас ч юм мэдээлэл бас сонсч болно. Эсвэл ер нь л яг та хоёрыг ингэж нэг юм нилээн их юм хамтдаа яг ярихаараа нилээн удаан ярьж таарах байх гэж бас хэлж болохоор тийм үзрүүд бол буусан байна. За өөр тайлбарлаагүй үзрүүд гэвэл за өмнөх багц дээр хэрвээ сонсон хүмүүс байгаа бол за сонсоогүй байгаа бол дахиад хэлэхэд энэ сар гэдэг үзэн өөрөө тийм хоёрдмал утгатай. Тийм учраас яг ингээд те бас яг ингээд өөрийнхөө тэр ингээд амар амгалан биш байгаа тэр заваад байгаа гэдгээ бас нэг тийм харуулахгүй байж магадгүй. Эсвэл яг өөртөө нэг тийм энэ харилцаа дууссан штэ гэд ингээд холбоо бариад хэрэггүй дээ гэж бас нэг юм өөртөө итгүүлэхийг амар хичээдэг. Тийм байдал бол харагдаж байна. Гэтээ эцсийн үр дүнд бол ер нь л энэ хүн бол ингээд холбоо барина. Яг тэр ингээд мэдрэмжээ бол ингээд даваад тэгээ гарч ирнэ гэдгийг бол харахтаа би энэ 7-гийн элтийг яг 7-гийн элт өөрөө тийм дээшээ харахаараа айгуу тийм тий одоо юм ургах гэсэн маягийн хүзэр юм бол ашиглах гэсэн үзэртэй дээшээ харцгаар нэг тийм ер нь л өөрөө өөртөө эцсийн үр дүнд ихтэй ингээд яг өөрийнхөө бодлоос урахгүй яг өөрийнхөө үнэн чин сэтгэлээ ингээд яг чин сэтгэлдээ буулж өгөөд тэгээ ер нь л их холбогдноо яг тэр өөрийнхөө сэтгэлийг зовоогоод шаналгаад байгаа зүйлээ яг тантай ярилцсанаа гэж бол гарч ирж байна. Тийм байгаа болохоор та удахгүй энэ хүнээс ер нь бол ингээд те онлайнаар холбогдохыг нь хүлээгээд сууж хахад бас зүгээрээ л гэж хэлмээр юм уу та тиймэрхүү байдлаар бол буусан байна. Тэгтээ яг тэр хүн бол нэг тийм ойрын хугацаанд бол холбогдохгүй байж магадгүй. Нэлээд удаан бас яг өөртөөгээ тэгж шийдвэр дээр эргэлзэх байх. Тийм учраас ер нь бол хүлээж байхад гэмгүй. За тэгээд тэгтээ бас тэ өдөр болгон магадгүй тэр хүнийг өөртөө тань холбоо барих уу гэж бас бодож өөрийгөө битгий шаналгаараа өөр дээр ажиллаарай гэж хэлмээр байна. За 3 дугаар сонголт буюу усан болор чулууг сонгосон хүмүүсийн асуултын хариулт бэлэн болсон байна. За тэр хүн холбоо барих уу гэж таны бодсон хүн хэрвээ та усан болорыг сонгосон бол ер нь бол холбогдноо. За энэ удаагийн асуултан дээр ер нь бол 3 сонголт гуруула холбогдно гэсэн маягаар ер нь л бууж байна. Гэхдээ яг хамгийн гол нь яг холбогдох арга барил, за холбогдох шалтгаанууд нь бүгдээрээ маш өөр байдалтай байна. За тэгэхээр яг энэ 3 дахь сонголт дээр буусан хүзрүүдэд яг дэлгэрэнгүй тайлбарлавал 9 сава, за 10 аяг, 5-ын илт, за 4-ийн сава, 6-гийн сава, 6-гийн илт, за 2-ийн зоос доош харсан. Тэгээд 8-ийн сава. За тэгээд энэ үзрийг одоо 2 дугаар аркан буюу 2 дугаар их аркан буюу одоо дээд санвартан гэж хэлэх юм уу та. Их гигантэн
гिचлэх юм уу да. За ер нь бол тиймэрхүү үзэр. За High Priestess гэж явдаг англи хэл дээр. За ийм 9 үзэр буусан байна. За тэгэхээр энэ үзрийг сонгосон хүмүүсийн бодсон хүмүүс бол яг холбогдно өмнө хэлсэнчлэн. За гэхдээ тэр хүмүүс мөн ойрын хугацаанд холбогдох боловч яг тэр хүмүүс мөн танд ямар нэгэн байдлаар юм сэтгэл, хайр сэтгэл, мэдрэмж, таныг одоо халамжлая, хайрлая гэсэн ямар нэгэн тийм бодол ерөөсөө байхгүй. Тэр хүн бол одоо яг энэ тантай харилцаагаа бол бас л яг эцэслэгсэн тийм хүн байгаа л харагдчихэв. Тантай бол яг ямар ч ирээдүй байх боломжгүй. Бид хоёрын дунд бүх юм дууссан. Тэгээ би бол эцсийн шийдвэрээ гаргасан. Би өөрийнхөө шийдвэр дээрээ бат зогсож байгаа гэсэн тийм бодолтой хүн байна. Ер нь бол ийм амьдралд ер нь бол ямар нэгэн зүйлд ерөөсө харамсаж өнгөрөхийг хүсдэггүй, магадгүй зан чанартай хүн байх. Тэгээд ер нь нэг тийм өөрөө ямар нэгэн зүйлийг буруу зүгийг дэнсэлчихдэг. За тэгээд тэр дэнсэлчихсэн зүйлээрээ бол ерөөсөө өөрийнхөө яг бодолтоо үнэхээр бат зогсож чаддаг учраас ерөөсөө ямар ч хүн тэр хүнд юу гэж хэлээд тэр хүний олыг тэр бодолд нөлөөлж чадхааргүй бол харагдчихна. За тэгээд тэр хүн бол бас нэлээд ойрын хугацаанд холбогдно. Гэхдээ тэр хүн яг хэдий харилцаагаа дуусгачихсан ч гэсэн танд нэг тийм өөрийгөө баталж харуулах шаардлагатай гэж боддог гэж бол бууж байна. За энэ үзрийг энэ одоо тайлбарыг илэрхийлж байгаа хүсрүүд гэх юм бол 6-гийн одоо энэ илт. За тэгээд энэ одоо High Priestess маань ч гэсэн өөрөө яг нөө сэний хэлсэнчлээ айгуу тийм буруу зүвийг дэнсэлдэг буюу юм харц цагааныг өөрөө шийддэг. За тэгээд ингээд те хамиг одоо шийдвэрийг гаргаж байгаа юм гол хүн байна гэж бол харагдаж байна. За тэгээд 9 сав нь өөрөө бас юм одоо юу гэх юм хичээл зүтгэл их гаргаж байгаа одоо hard work те маш их тийм одоо өөрийгөө баталж харуулах гэдэг хичээж байгаа гэдэг нь яг тийж харагдаж байгаа. За энийгээ болохоор өөр хүзрэлтэйгээ буюу 6-гийн саваа буюу одоо энэ амжилт те Victoria гэсэн утгатай хүзрэлтэйгээ ингэж холбоод ингэ харахад бол тэр хүн яг өөрийгөө нэг тийм бүрэн танд ингэж баталж харуулж өөрийгөө амжилттай байгаа гэдгээ нэг тийм илэрхийлэхийг аюу хүсдэг. Тийм учраас яг тэр илэрхийлэлээ танд одоо харуулахын тулд өөрийгөө амжилттай байгааг харуулахын тулд тантай холбогдно. За тэр нь ойрын хугацаанд холбогдно нь болохоор яг өмнөх багт дээр бас буусан шиг ингээд 8 саваа буусан байгаа. Тэгэхээр нэлээд ойрын хугацаанд бол их холбогдно. Сайн явж байгаа шүү гэдэг нэг тийм илэрхийлээд би чамаас л тийм гуниглаагүй ч юм уу те. Тиймэрхүү байдлаар хэлнэ. За тэгээд яг тантай бол юм ирээдүй байхгүй гэж одоо яг тэр хүний эцсийн шийдвэр гаргасан гэдгийг илэрхийлж байгаа хүзрүүд нь юу байгаа вэ гэхээр 10-ын одоо аяг тэ энэ бол ингээд хамтдаа аз жаргалтай гэр бүл гэсэн илэрхийллийг одоо өөртөө агуулдаг хүзэр. За мөн 4-ийн саваа мөн л адилхан аз жаргалтай гэр бүл тэ хамтдаа бүх юмыг хамтдаа болгон бүтээн гэсэн хүзэр. За тэгээд энэ хоёр нь болохоор доошоо арчсан мөртлөө 2-ын зоос буюу одоо ингээд сонголтын дээр эргэлзэж байгаа ингээд ийм жонглоортч байгаа. Ийм одоо хяа хүн гэх юм да. Ийм хүн ингээд доош арчсан байхаар шийдвэрээ гаргачихсан. Энэ бол ингээд үнэхээр бүтэхгүй мэнэ гэдэг хүлээн зөвшөөрчихсэн байгаа байдалтай бол харагдаж байна. За тэгээд тэрнээс гадна болохоор яг 5-ын ил гэдэг нь болохоор дээшээ арчсан байхаар ер нь бол яг танд бол их тийм муу санахгүй. Яг тэ таныг бол юм тэ ингээд үнэхээр танд ингээд муу зүйл хий гэж юусоо бодохгүй таныг холбоо байж нэг шархлуулаад таныг одоо юу гэх юмтэй гомдлыг нь сэдрээ одоо яг энэ харилцаагаа эргэж нийлүүлэе гэсэн ямар нэгэн байдлаар бол юусоо бодохгүй зүгээр л яг тийм үнэнгээсээ л яг би үнэхээр сайн явж байгаа шүү гэдгийг ингээд танд харуулахыг хүсэж байгаа. Тэгээ ингээд тийм учраас ер нь бол ингээд яг тэр нь жоохон сэтгэлд нь жоохон хүндүр байгаад байдгийг харуулж байгаа үсрийн 6-гийн илт байгаа даа. Тийм байдалтай бол бууж байна. Ер нь л нэг тийм тэр хүн бол үнэхээр сэтгэлийн хаттай тийм бол хүн шиг харагдаж байна. Тэгээ тийм учраас ер нь бол тантай яг холбогдоод өөрийнхөө сайн явж байгаа. Тэгээ хэр өөрийнхөө мундаг сэтгэлийн хатуужилтай хүн гэдгийг ер нь л харуулж илэрхийлэхийг хүсээд. За тэгээ тэрнээс хойш бол нэг тийм холбоо барих бол санаа байхгүй. Зүгээр л тэрийг харуулаад ер нь бол нэг тийм таны амьдралаас дахиад алга болохоор тийм бол хүн шиг харагдаж байна. Танд бол одоогоор ямар нэгэн мэдрэмж бол байхгүй гэж бууж байна. За ингээд сүүлийн багт сонголт маань нэг иймэрхүү байдлаар бол буусан байна. За тэгээд ямар нэгэн байдлаар бичлэгэн дээр санал хүсэлт юм уу өөр ямар нэгэн асуултаар бичлэг хэлхийг хүсэж байвал асуултаа чөлөөтэй комент хэсэгт үлдээгээрэй. Мөн санал хүсэлтээ юуг сайжруулах, юуг юу нь болохгүй байгаа. За ямар нэгэн зүйлээр гоё шин санаа оноо байвал мөн чөлөөтэй комент хэсэгт үлдээгээрэй. За мөн Instagram хаяг буюу Tarotics Astrology яг адилхан нэр дээр байгаа Instagram хаягаар орж мөн яг ийм pick-up file уншлагуудыг мөн зураг хэлбэрээр оруулсан байдаг байгаа. За тэндээс бас мөн орж сонирхож үзээрэй. За мөн хувийн уншлаг хийх боломжтой байдаг. Яг өөрийнхөө асуултыг та яг өөрийнхөө хувийн яг асуултыг тусдаа DM-ээр асуугаад
Тэгээд илүү дэлгэрэнгүй, илүү тодорхой хариулт авах боломжтой байдаг шүү. За тийм хувийн уншлага хэлхийг хүсвэл мөн Tarot Astrology Instagram хаяглал маань холбогдоод мэдээллийг аваарай. За энэхүү бичлэгийг үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая.